This talk, Symbols and Their Significance, was given by His Holiness Sri Sri Ravi Shankar in the year 2003 at the International Center in Bangalore, India. Бэлэг тэмдэг ба тэдгэрийн ач холбогдол. Дээрхийн гигантын Шри Ravi Shankar. Ancient people always spoke in symbols to show that someone is much more Эрт дээр үеэс ахуулаад хүмүүс энэ бэлэг тэмдэгт маш их ач холбогдол өгдөг байсан. powerful than you. Яг гэвэл тэдгээр бэлэг тэмдгүүдийг танаас илүү өөрөөсөө нь хүчрэхэг гэж үздэг учраас. They can do many more things at the same time. Тэдгээр нь нэг цагт маш олон зүйлийг амжилж хийж чаддаг. They gave many arms. Тэр нэг цагт олон зүйлийг хийж чаддах тэр чадварыг төлөөлүүлж тэдгэрт олон гарыг дүрсэлдэг байсан. So many arms indicate many more things simultaneously can be done. Тэгэхээр олон гартайгаар дүрсэлнэ гэдэг нь нэг цаг хугацаанд маш олон зүйлийг хийж амжуулж чадах тэр чадварыг нь илэрхийлдэг. And many faces, sometimes 3 faces. За заримдаа 3, 4 гэх мэтчлэн олон нүүр царайг мөн дүрсэлдэг. They indicated that they can get information from every side. Тэд нар хаанаас ч аль ч зүгээс ямар ч мэдээллийг олж авч чадна гэдэг утгыг илэрхийлдэг. The more knowledge is indicated by many faces. Маш их мэдлэг гэдгийг тэгж олон нүүр царайгаар төлөөлүүлдэг байсан. And many arms Олон гар indicated бол by infinite capabilities to do things. тэр альваг хийх зах хязгааргүй чадварыг илэрхийлдэг. So to know and to do. Тэгэхээр мэдэх болон хийх. But body is only one, heart is only. Тэгсэн хэрнээ ганц биетэй нэг л зүрхтэйгээр дүрсэлдэг. You would not find 2 hearts. Хоёр зүрхийг Only дүрсэлсэн one body. байдлыг та харахгүй. Нэг But биетэй many capabilities. тэгсэн хэрнээ маш олон чадвартай. So that is the symbol. Ийм бэлэг тэмдэг. You see the statue of Vishnu, there are 4 arms. Та бүхэн Вишнугийн хөшөөг харах юм бол 4 гартайгаар дүрсэлсэн байдаг. In one of the arm is the disc. Нэг гарт нь диск байдаг. Disc is the symbol of fire element. Диск нь гал элементийг бэлэгддэг. Conch is the symbol of water element. Лавай бол усан элементийг бэлэгддэг. Flower is the symbol of Цэц- air element. Цэцэг бол хий элементийг. Fragrance comes with the air. Учир нь тэр цэцгийн тэр ангилам сайхан үнэрийг бид агаараар дамжуулж л үнэрлж чаддаг учраас. And then the maize is the symbol of earth element. Тэгэд эрдэнэ шиш бол шороо элементийг бэлэгддэг. Now what is left is the space. Тэгээ юу үлдэж ийн гэхээр огторгуу элемент. Depict the space, they made the whole body blue. Тэр огторгуу элементийг бэлэгдэж түүний биеийг бүхлээр нь цэнхрээр будсан байдаг. Цэнхэр биетэйгээр дүрсэлсэн байдаг. So the God or divinity Тэгэхээр бурхан тэнгэрлэг has all the 5 elements. бурхан тэнгэрлэгт 5 элемент оршдог байдаг. Earth, water, Шороо, air, ус, ether and fire. хий, гал, огторгуй. So they made that symbol so that people can understand. Тэгэхээр тэр эртний хүмүүс тэр бэлэг тэмдгийг бүтээгээд түүгээр нь дамжуулж хүмүүст гэж ойлгодог байсан байх нь. That in the sky you see God, in the water you see the divinity, Тэнгэрт та бурхныг харна, уснаас тэнгэрлэгийг харна, in the trees, in the модноос, earth, шорооноос, хаанаас ч same гэсэн divinity. тэр нэг л тэнгэрлэгийг та олж харна. And many times they place the gods and goddesses on a lotus. Тэгэд ихэнх тохиолдолд бурхан болон дарихуудыг бадам лунхаа цэцгэн дээр сууж байгаа юм уу түүн дээр байрлсан байдлаар дүрсэлдэг. On a blossomed flower. Тэр бүрэн дүүрэн цэцгэлсэн тэр цэцгэн дээр байгаагаар That дүрсэлдэг. means when your Энэ нь feelings юу are гэсэн so үг вэ subtle гэхээр and delicate, таны мэдрэмж тэр туйлын нарийн нандан төвшөнд then the байх. divinity dawns inside you. Тийм мэдрэмж сэтгэл чинь тийм нарийн төвшөнд байгаа үед л тэнгэрлэг таны дотоодод төрдөг гэсэн утгыг илэрхийлдэг. So when you are like a rock, Харин та хад чулуу мэт Divinity байгаа won't dawn үед there. тэнгэрлэг таны дотоодод
төрөхгүй. And then the goddess of music or learning Тэр жишээ нь сурах болон тэр хөгжмийн дарихыг learning, knowledge, мэдлэг тэр суралцсан тэр дарихыг they gave her again 4 arms. тэр дарихыг мөн 4 гартаагаар 2 дүрсэлсэн arms she байдаг. is with the music, the Хоёр гарандаа тэр хөгжмийн зэмсгийг барьсан байдаг. in one arm А, she is нэг with the гартаа rosary, means Эрх барьсан. meditation. Эрх нь юг илэрхийлж нэхэр бясалгалыг бэлэгддэг. Another arm she Нөгөө is having a гартаа book. ном барьсан байдаг. Book, knowledge, Ном гэдэг бол мэдлэг. Эрх гэдэг rosary, нь meditation бясалгал. and music. Тэгээд хөгжмийн зэмсэг, хөгжим. All 3 things together Энэ 3 зүйл ингэж хамт is байгаагаар. a symbol of the mother of learning, the goddess Ингэж энэ 3-ыг нэг дарихад одоо эзэмшүүлж бариулж ингэж дүрсэлсэн байгаа нь of learning. ингэ нөгөө сурах, аливаг тэр сурах тэр бэлэгдлийг бэлэгдсэн. But goddess of wealth, they simply put her on a lotus petal. Харин эд баялагын дарихыг зүгээр л бадамл ухаа цэцгэн дээр байрлуулсан байдаг. And all that she has is like this hands. This means wait, I'm giving, don't be in a hurry. Тэгээд тэр гараа нэг тодорхой байрлалд барьсан байдаг. Тэр нь юу вэ гэхээр хүлээ яарах хэрэггүй гэсэн үг. Би танд өгнө гэсэн утгатай. Say, I'm anyway giving, so you just wait. Яадаг ч байсан би танд өгнө. Та хүлээх хэрэгтэй гэж байна. And it could be interpreted also in that come to my feet, surrender to me, I will anyway give. Өөр нэг утга нь юу байдаг вэ гэхээр та миний үлмид ир надад бүхнээ өрөг даатаг. Би танд хүссэн болгоныг нь өгнө гэсэн. Everything. Ийм Don't утга worry. бас байдаг. Хүссэн бүхний чинь нөгөө битгий санаа зов. She just have flowers in her hand. Гартаа зүгээр л цэцэг Indicates if you барьсан want to байдаг. be wealthy, want to be business Тэгэхээр person, тэр нь юг илэрхийлж байгаа гэхээр та эд баялагтай баймаар байгаа бол та бизнесмен болмоор байгаа бол you have got to be really subtle and supple. If you are та like маш нарийн, уян байх aggressive хэрэгтэй. and be like a rock, Харин түүний оронд та тэр хад чулуу шиг эсвэл тийм төрөмгий байх юм бол you will go down. Do you see what I'm saying? та одоо амжилтанд хүрч чадахгүй гэж байгаа юм. Багш хэлж байгааг ойлгож байна уу? So businessman need ultimate diplomacy. Тэгэхээр тэр бизнес эрхэлж байгаа хүн, бизнесмен хүн бүр үнэхээр үнэмлэхгүй баг туйлын хэмжээнд дипломатч байх хэрэгтэй. Actually, it appears businessman is very independent. Тэр It is бизнес эрхэлж байгаа хүн, хувийн бизнес эрхлэгч хүн маш бие not даасан so. мэт Business people харагддаг. cannot be as strong as one who is not in that field because businessman has to Гэвч тэгж харагддаг боловч өөр айлч талбарт байгаа хүн тэр тухайн бизнесмен эрхлэгчийг тийм хүчрэх байдаггүй. be diplomatic, Учир нь тэр бизнесмен маш их дипломатч байх ёстой. to please his customers, Үйлчлүүлэгчтэй to please гуйн his, аргадан whatever the borrowers in the bank. банкны зээлдэгч нарыг бас Yes, lots of тэдэнтэй obligations. найрсаг байх хэрэгтэй болно. Гэх мэт маш их үүрэг хариуцлагыг хүлээдэг. Isn't it? Тийм биш үү? He cannot close his shop whenever he Зүгээр wants. л хүссэн үедээ нөө He дэлгүүрээ has to be хаачиж efficient болохгүй in his шүү дээ. deliveries. Тэр бүх нөгөө үйл ажиллагаандаа үр ашигтай байх хэрэгтэй болно. Otherwise, he will lose his business. Тэгэхгүй бол нөгөө бизнесээ алдчих шүү дээ. Алдагдaltaд орно. Not like an employed person. Okay, he can take leave Зүгээр casually. нэг нөгөө ажил хин нэгний компанид юм уу хин нэгний удирдлаганд ажилладаг ажилтан шиг биш. Өө би одоо ингээд чөлөө авъя. Эсвэл одоо би ажилласаа гарья. Okay, I'm sick leave. Би нөгөө өвчтөй болчлоо чөлөө авъя гэдэг ч юм уу. A Тэгж businessman чадахгүй cannot шүү дээ. afford to call off a business on sick leave. Тэр нөгөө өөрийнхөө хувийн бизнесийг эрхэлж байгаа хүн тэгж өвчний чөлөө авч чадахгүй шүү дээ. He Өвчин has тусчлаа to гэж. care for everything he is doing. Нөгөө хийж байгаа бүхнээ амжуулан, зохицуулан, тэдгээртэй санаа тавина. An employee has to work only 8 hours. A Тэгэхэд нөгөө businessman ажил хийдэг хүн өөр хин нэгэнд ажил хийж байгаа хүн бол өдрийн 8 цаг л ажиллана. has to work 24 А hours. харин нөгөө өөрийнхөө бизнесийг эрхэлж байгаа юм бол бүр 24 цаг ажиллах хэрэгтэй болно. Because he cannot take a holiday even if he is Тэгээд in бүр holiday. амралт авч амарна гэж бас байхгүй. Хэрвээ His mind амарч is байгаа бол planning and thinking and, you know, амарч исэн ч нөгөө сэтгэлдээ оюун ухаандаа ингээл бодоол төлөвлөөл ажиллаа хийсээр л байдаг. so that alertness is
absolutely essential in a business. Тэгэхээр тэр бизнест тэр сэрэмж, ухамсар гэдэг зүйл ийм чухал байгаа юм. And alertness comes with Тэгэхээр тэр сэрэмж, ухамсар нь subtlety. тэр нарийн төвшөнд, хэрэг та нарийн төвшөнд байгаагаас чинь хамаарч идэг. So the goddess of wealth Тэгэхээр тэр эд баялагын дайрыг flowers in her hand. means гартаа so цэцэг delicate. атгсан байдаг. Тэр нь юу вэ гэхээр маш тийм нандин нарийн төвшөнд And- байна гэсэн үг. It is a lotus flower. Its lotus flower is not like a rock. It's not solid. It is Тэгээд тэр дайрыг бадам линхуа цэцгэнээр байрлуулсан байдаг. Бадам линхуа цэцэг гэдэг чинь зүгээр нэг хөдөлгөөнгүй хад чулуу гэсэн үг биш. always floating. Яагтвэл бадам линхуа цэцэг усан дээр хөвж байдаг. You know, lotus flower floats in water. Бадам линхуа цэцэг усан дээр хөвдөг. That means it's not Энэ stable. нь юу гэсэн үг вэ гэхээр тэр цэцэг тогтворгүй гэсэн үг. Money is never stable. Мөнгө ч гэсэн тогтворгүй It байдаг is үстэй. always prone to changes. Мөнгө үргэлжид өөрчлөгдөж идэг. They are so intelligent, isn't it? Тэгэхээр Amazing. тэр хүмүүс ямар ухаалгаар энэ бүхнийг дүрсэлж илэрхийлсэн байгаа нь гайхмаар байгаа зү. Тийм биш үү? They put the goddess of wealth on Тэр the lotus эд баялагын дарихыг бадам линхуа цэцгэн дээр flower. which is дүрсэлсэн floating байгаа in the байхгүй юу? water. Тэгээ тэр бадам линхуа цэцэг нь усан дээр хөвдөг цэцэг. But whereas the mother of music, А mother гэтэл of knowledge, Тэр they put мэдлэгийн тэр суралцахын тэр her on a дарихыг rock because knowledge is болохоор like хад чулуун дээр дүрсэлсэн байдаг. solid rock. Ягаад гэвэл тэр мэдлэг тийм хад чулуу мэт бат бөх байх ёстой. Once you know it, you know it. Та тэр мэдлэгийг мэдсэн л бол та мэддэг. Танаас авчна гэж байхгүй. Тэгэл болоо. Knowledge cannot be shaken so easily. Тэр мэдлэгийг тэгж амархан хөдөлгөж ганхуулж чадахгүй. then Та нэгэнт л The мэдчихсэн mother of байхад. defense or energy, power put on the line. Тэгээд тэр энергийн тэр хүч чадлын тэр хамгаалах дарихыг болохоор арслан дээр сууснаар On the төслөөлүүлсэн line, байдаг. she's sitting on the line, roaring like a Тэр lion. архирж байгаа арслан дээр суулгасан байдаг. Feminine quality is the most compassionate. Тэр эмэгтэйлэг тэр хүчин ихэвчлэн тэр Quality. эмрэнгүү нэгүүлсэнгүү байдлыг илэрхийлдэг. Femininity is always related with Тэр compassion. эмэгтэйлэг гэдэг зүйл угаасаа л тэр эмрэнгүү нэгүүлсэнгүү хүч тэр зүйлтэй холбоотой байдаг. Softness, Тэр subtlety. эмрэнгүй But the зөөлөн most нарийн. cruel of the beasts, of the animals is lion. Just Гэтэл тэр хамгийн догшин хэрцгий амьтан бол арслан байж идэг. doesn't care for anything. Юунд The ч санаа lion, the цавдаггүй. most cruel animal Тэр is the хамгийн vehicle догшин ширүүн хүчрэхэг арслан дээр for the mother who is so compassionate. тэр хамгийн инэрэнгүү нэгүүлсэнгүү тэр дарихыг суулгасан байгаа байхгүй юу? Opposite values are Тэгэхээр юу билээ? Эсрэг тесрэг complementary. бие биенээ харилцан That's нөхцөлдүүлдэг. how the ancient people depicted. Ингэжлийн эртний The valor. гигантууд, мэрэгдүүд ингэж дүрсэлж илэрхийлсэн байгаа юм. The courage, Тэр the эр vigor, зоригийг таны дотоодод all байгаа тэр that. зориг бүхнийг They symbolize the defense. Mother who symbolized energy. тэр хамгаалагч, тэр эрч хүч, тэр хүч чадлын дарихаар тэгж төлөөлүүлсэн байгаа юм. So there are so many like that symbols. Гэх мэт ийм маш Ancient олон people are бэлэг very, дэнгүүд very байдаг. intelligent. Энэ эртний энэ гигантын мэрэгдүүд үнэхээр ийм ухаантай байсан байна. See, language changes, but symbols Хэл do not change. өөрчлөгдөг, харин бэлэг тэмдэг The өөрчлөгддөггүй. best language is the language through symbols. Хамгийн сайн хэл юу вэ гэхээр тэр бэлэг тэмдэгээр илэрхийлэгдсэн хэл. That's why you will see in danger all over the world they put a skull and two bones. Тийм болохоор та нар мэдэн штэ дэлхийд даяараа тэр аюул гэдэг юугаар илэрхийлдэг вүлээ? Нөгөө гавлын яс доороо юм нөгөө ингээд хоёр ясаар илэрхийлсэн байдаг штэ юм X хэлбэртэй тийм ээ. Everyone understands. Хинч тэрийг хараад ойлгодог оо энэ аюултай юм байна All гэж. over the world, Дэлхийд даяараа wherever there is danger, хаана нэг the тийм нэг electric аюултай poles, зүйл байна тэр high цэцгэлгаан tension шон ч юм уу power, тэр нөгөө өндөр хүчтлийн Put a skull. хашааны ойролцоо ч юм уу юу байдгүй гавлын isn't яс it? You тийм get it. биз Oh, дээ. it's Тэгээ та dangerous. тэрийг хараад ойлгодог шүү дээ. Энэ аюултай газар байна гэж. Red light, stop sign. Эсвэл нөгөө ингээ улаан гэрэлтэй зогс гэсэн тэмдэг ч юм уу. Throughout the world. Дэлхийд даяараа тэрийг хараад ойлгодог.
Dear Guruji, Хүндэт could you гуружи please talk about angels? та сахиусан тэнгэрүүдийн талаар ярьж өгөөч. Talk about angels. Сахиусан тэнгэрүүдийн талаар ярих юм уу? So many are sitting here. Маш олон сахиусан тэнгэрүүдийн сууж шít. Yeah, angels are the subtle energies. The Сахиусан тэнгэрүүд гэдэг бол маш нарийн түвшний энергиуд байдаг. universe is of many layers. Энэ хорвоо маш олон төвшөнтэй байдаг. But when you are doing all this meditation and everything, all the angels become very happy. Та харин энэ хийж байгаа бүхнээ хийж байгаа үед энэ их дасгал, бясалгал энэ бүхнээ хийж явах үед энэ олон сахиусан тэнгэрүүд маш аз жаргалтай болж идэг. You have heard me say that in the Bhakti Sutras, no? Бхакти сутраад миний тайлбарласныг та бүхэн санаж байгаа байх. And there is such deep devotion. The ancestors and the angels, they rejoice in that environment. Тэр бидний өвөг дээдс тэр сахиусан тэнгэрүүд бидний үүсгэж байгаа энэ сайхан орчинд маш их баяр хөөртэй байдаг. Маш их таашаалтай байдаг. Rejoice in that atmosphere. Тэр орчинд маш их баяртай Krishna байдаг. says in the Bhagavad Gita, За, I am in you. Кришна Бхагавад Гитад хэлэхдээ You are not in me. би you are not in me. Таны дотор би байгаа, харин та миний дотор байхгүй гэж хэлдэг. But you say, I am Харин та in you and you are in me. би таны дотор байгаа, та ч миний дотор байгаа гэдэг. Guruji, tell me what Guruji. is right. Аль нь зөв юм бэ хэлээд өгөөч. No, Krishna says Үгүй дээ, үгүй. Кришна ч гэсэн яг адилхан зүйлийг хэлдэг. you are in me. Би таны дотор байгаа, та миний дотор байгаа гэж яг нэг зүйлийг хэлдэг. But that was in the battlefield. Тэр яриа чинь дайны талбарт болсон шүү дээ. So what he said, all these elements are in me. Тэр Кришна юу гэсэн бэ гэхээр энэ элемент бүр миний дотор байгаа. I am in all these elements, yet Би энэ бүх элементэд байгаа. these elements are not in me. Гэвч энэ элементүүд надад байхгүй гэсэн. That means like Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр you can say that you are in all these elements. тэр нь юу гэсэн үг гэхээр та энэ бүх элементэд байгаа. Like around you is space, so you Яг ингээд таны эргэн тойронд огторгүй элемент байгаа. Та орон зайд байна гэдэг чинь та огторгүй элементэд байна гэсэн үг. are in space. Inside you there is space, but Таны гадна ч орон зай, таны дотор ч тэр огторгүй элемент орон зай байгаа. nothing is there inside. It's hollow and empty. Гэвч яг таны дотоодод үнэндээ гэвч юу байгаа? Юу ч байхгүй шүү дээ. Тэр орон зай буюу хөндөй хоосон байгаа. That's what Krishna said. Inside me there Яг is энэ чинь л Кришна хэлсэн. Миний дотор nothing. юу ч байхгүй. It's a state. It's an experience. Эн чинь мэдрэмж, эн чинь туршлага, төлөв байхгүй юу? It's sometime when you keep meditating, maybe after 4, 5, 6, 7, 10 advanced courses. Та ингээд 4, 5, 6, 10 ч юм ингээд дээд курсын дараа Day, suddenly you feel, oh yeah, this is it. та ингээд гинт тэр туршлагыг мэдэрдэг. Оо, энэ байсан бэ штэ гэл. One day you may feel that, Нэг л өдөр та oh yeah, мэдэрнэ. I am in everything and everything is in me, yet nothing is in me. Оо, би бүхэнд байгаа юм байна. Бүхэн надад байгаа юм байна. Гэхдээ миний дотор юу ч алгаа гэж та Yet ойлгодог. it's so complicated. I am in everything. Everything Би бүхэнд байгаа. is in me. Тэгээ бүх зүйл надад байгаа. Still, Гэхдээ nothing is in me. миний дотор юу ч байхгүй. That is a very paradoxical, mystical experience. Энэ маш нууцлаг, парадоксикл ийм мэдрэмж байдаг. So when it Тэгэхээр, happens, don't worry about it. Ийм зүйл болох юм бол тэгэл аяндаа болно. Бити санаа зов. And if it happens, don't tell anybody. Тэгээд тэр харин тийм зүйл болох юм бол та хинт ч хэлж болохгүй шүү. Keep quiet. Чимээгүй л байгаарай. That's a rule that Krishna says in Эн Bhagavad чин дүрм шүү. Кришнаг Бхагавад Гитад Gita. So хэлсэн. don't confuse people. Хүмүүсийг битгий төөрөгдүүлээрээ. If you know something, just know it. And just Та ямар нэг тэр зүйлийг мэдчих юм бол зүгээр мэдээд л байж. quiet. Чимээгүй л байж гэж хэлдэг.